1991 оны 8 дугаар сард хоригдлуудын хоолны нормыг хасаж өдөрт ганцхан хоолтой болгов. Хоолч гэжтэй зэхийсэн уусан шил. Засаг нормын далахнаас ч журамлахаа мартсангүй. Хорвоог хотоодоор дуулна гэж итгэж явсан хоригдлуудын сэтгэл маш ихээр зочирдчээ. Одоо бидний амьдралаар дахин тоглохгүй байх гэж найдаж байтал засгийн газар хоригдол 5 зардлаа өөрөө даав гэсэн тогтоол гарч сэтгэлийн тэнхээгүй хоригдлуудыг өөхөл бодхоос өөр аргагүй байдалд хүргэсэн байлээ. Яг одоо энэ бичлэгийг сонсож байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube сувга заавал subscribe хийж мөн бичлэг дээр лайкан дараарай. Баярлалаа. Хоригдлуудыг шууд бусаар өөхөлд хүргэж байснаа эрэх мэдлэлтнүүд яахан мэдэх вүлээ. Мэнти хорих ангид нэгэн казакэр тураалаар чад хийсэн анхны ялтан болсон юм. Дуус хорихын эмч ялтан энэ нь жингийн алдагдал гэдэг өвчний улмаас нас нөхцөв гэсэн онож тавьж 13 ингэрлүү эцсийн замд нь үтсэн юм. Муу хүний үхэл бямбад гихчээр бямб гарагт үгсэн бузартай этгээдийн араас үе олон чад хийнэ гэж хэнж төсөөссөнгүй. Муу хүний үхэл бямбад гихчээр бямб гарагт үгсэн бузартай этгээдийн араас үе олон ялтан чад хийнэ гэж хэнж төсөөссөнгүй. Хоригдлуудын байрыг дулаалах тухай асуудал ердөө чөндөгдөж яригдсангүй. Энэ сэдвээр санаан зовж өвлийг даарахгүй давчих юмсан гэж бодсон нэгэн ялтан шийл гаргачихдаг эрх мэдэлгүйхий албан хаагчаас энэ талаар асуухад чи хоригдлуудын хангалтын тухай ямар нэгэн гомдол санал битгий тавь. Нарны дэлгүүрийн лангуун дээр бор давс гомонгос өр нүдэнд орох зүйл үгүй болчиход байхад юуны чинь хүн алж хүрээ талсан гэмт хэрэгтнүүдийн төлөө санаа зовох мантай. Би хүртэл хэдэн хүүхдүүдэд өсгөхгүй өвлөг давуулах гэж таман цайж явна. Тэгээд ч хариуцлага ярих дарга энд нэгч байхгүй. Та нараа тавиланд аал гомд гэж хэлээд инээж байлаа. Тэр намаар шинээр ирсэн хоригдлуудад чалсуулан хөнгөтэй хүнжил тавьж өглөө. Цагийн аяс чангарч юугүй өвөл болов. Хориг байрны цонх шилгүй учраас амьд амтнд догтхын эцэсгүй хүйтэн байсан учраас хоригдлуудад зузаасан гудсныхаа эсхийнээс илүүчлэн цонхоо битүүлж авчээ. Нийтийн байр даадныхаа голд 60 лампын ганцхан ширхэгч идэнтэй. Тэр ламп шатвал олон хоногор харанхуй орчин амьдрна. Майнти шоронгийн хоригдлуудад дарамт ингээд дуусгар болохгүй. Энэ хэцүү цаг үед дайны хажуугаар дажин гэгчээр хойгууд ялтан тамлан завах асуудал хэрэгс хэтэрч байсан юм. Албан хаагчид арх уусныхаа баярыг ялтан зодож тэмдэглэдэг байлаа. Хонх дуугаргаж хоригдлуудыг тооны талбайд суулгаад нүдэнтэй муухай харагдсан ялтан жижүүрийн байранд дууж авчиад бүх хувцсыг нь тайлан чармаа нүцгэлж байгаад л тоосыг нь гүвж өгөндөө. Зодуулахгүй гэж өөрийгөө хамгаалах арга хайсан ялтны гарыг партай холбон гавлаж байгаад яснаас махыг нь салдал борооход. Форкрот хандаж гомдол мэдүүлсэн ялтан дахин хил ам татлахгүй болтол нь ахаа баяа болгоно. Албан хаагчдын зүгээс яриа хийх бүртээ ёр зөгнсөн юм шиг л та нарын ихэнх удахгүй турж өгсөн хасаг найзынхаа араас 13 ингэрлөө явна гэж хараж зүгхэн. Өөхөл зөгнсөн юм шиг хангалтанд өгсөн улаан хүнчлүүр нь нүцгэн биеэ ороосон хоригдлууд их олон үзэгдэх болж. Жорлонгийн дэргэдэг хогийн зэгэн дээр хувхаа яс нүдж төмөсний хайлс лаатанд хийгээд шарж иддэг хүн сүрэг бий болсон байлаа. Эдгэр хүн сүргийг нинжа хэмээн нэрийдэг болов. Халахын шоронд нөлөө бүхий Хинтээ аймгийн харьяат дамбын од жорлон бие засаад сууж байж. Дэгтэл доор нь хүн явах шиг чимээ гарахаар нь сандран хартал нэгэн нинжа төмөр утсаар хавчаар хийчихсэн төмөсний хайлс төвж яваа харагдав. Дамбын од ихэд гайхаж хөөе чи өмхий нүхнээсээ хурдан гар хүн гэдэг нэрээ бодож гэхэд нөгөө нинжа од та тайван суугаад наана ба би тань цаад хөндөөхгүй гэж бодож байна. Шоронгийн өгсөн хоолнд задахгүй байцаар турж өгөх гэж байгаа та намайг сургаадж яахсан бэлээ. Мөр мөрөөрөө л явъя гэж хэвнэг хэлээд төмөснийхөө хальсыг түүх ажилдаа шуурхайлан орсон юм. Нинжа нар хог ухаж ходоодон цадгах яс төмсний хальс олдохгүй болохоор нүдэнд харагдсан нох муур дагта болчмор гих мэд амьдтыг хаатаарсан газраа барин авч алж иддэг байлаа. Улаанбаатар хотын харьяат хоригдол Батбаатар муур хочтой болтлоо муур алж идсэн юм.
Тэрбээр нэг удаа шохон чулуу шатаадаг аюуны гал дээр мууран шууд шидэж орхиж. Түүний энэ үйлдэлийг хоригдлоо зогсоох гэтэл Батбаатар та нарыг над руу ойртох юм бол би гал руу шууд л өсрөн шүү. Миний өмнөөс та нар үлсэж өгөхгүй үсттэй. Өлсөд байна гэж хэлээд галжирсан муура түүхийгээр нь шахуу гаргаж ирээд өснөөстэй нь хольж хутгаж байгаад л зулгаач байлаа. Үүнээс хойш Батбаатарыг хэнж хориглоогүй бөгөөд муурчаарч эзнийхээ хүчинд их өсөглөн даван туулж чадсан. Өдгөө Улаанбаатар хотод Иесус Христийн пастор болоод тунчиг дажгүй яваад болддог юм. Олон жил шоронгоор явсан бүндгэр хожид буян дэлгэр албан хаагчдтай байнга живж зулгааж шудраг эсний дэмцэл хийн. Албан хаагчид хоригдлуудыг уриалж хоолны хэрүүл хийлээ гэж буян дэлгэрийг өг дуурахгүй болтол нь борохоод сахилгад хорин турааж алснаар эдэг хоолныхоо төлөө хил ам тагдах зоригтой ялтан үгүй болсон билээ. Халахын шоронгийн зуутай уугаар луусан дөржин Даваабаатар ахлах төгөөчин заалтыг гартаа авснаар хоолны чанар сайжирч хоригдол турж өгөх асуудал нэг хэсэгтээ зогсож байлаа. Нэр нөлөөтэй хоригдлын үг албан хаагчдыг хөдөлгөөнд оруулж засангийнханд прокуророос илүү нөлөө болдгийг хүн бүхэн яах мэдэх вүлээ. Майнтын хорих ангийн эрх мэдэлтэй дарганаар жингийн алдагдал орж нас барсан хоригдлуудаа хадгалах байргүй сандарч арга ядаад моорог бариулжээ. Шинэ бүтээн байгуулалт хийчихсэн юм шиг түүгэрийн ихэд баярхан хөөрцөглөж байгааг харсан хоригдлууд албан хаагчдын өөдөөс санал гомдлоо чөлөөтэй хэлэх хэрэг байхгүй ч сэтгэл дотроо хорсон зөв үүсэж байлаа. Хоригдол хүн өгөхөд нохой өгсний дайтаж зочирдгоо байж албан хаагчид хоригдлын үхлийг байх ёстой асуудал хэмээн боддог болов. Нас урсан ялтныг морин дэргэнд ачиж аваачаад өнгөцгөн нүг хүүхэн болоод л гүйцээ. Үүнийг далд оруулах гэж нэрлэн энэ элдэн буу хаалцгаадаг байж үлээ. Ганцхан жилийн ялтай хоригдол майнтд очиод хүн амны хэрэгтэн амьд нас барж цаазлуулдаг байлаа. Хориг хангууд өглийн архив болчихсон энэ хэцүү цаг үед нэг жирийн хориг ялтай нэгэн хоригдол араа гэр ихэн хүмүүст хандаж би 6 сарын дараа хүнээр өргүүлчихсэн хэлхээтэй арга яс болоод та нар дээрээ очиход битгий гайхаар. Шоронд орсон хүн амьд явах ямар ч баталгаагүй болчихдог юм байна. Энд хоригдож байгаа хоригдлуудад орж өгөх тавилангаа хүлээж байдаг гэж бичсэн захиа сонинд гарч байлаа. 1996 оны 1-р сарын 5-нд Авдрантын хорих 403-р ангийн Гяндангаас онцгой юлт гэмт хэрэгтэн онгорхой хожид Чулуунбаатар болон 25 жилийн хорих ялтай ялтан лавг сөрөн төр тогтох нар нь 6 хүний амь насыг онц хэрдхийгэр хөнөөгөөд оргож ард өмнөхөө сэтгэл санаа хэрд хийлгсэн байлээ. Улс орныг точроосон энэ аимшигт үйлдэл нь ерөнхий сайд болсон Жансрайгийн сонортой хөрснээр бөөн асуудал нэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг дээд удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн юм. Эрүүгийн цагдаагийн газрын даргын албыг хашиж байсан хуранда ил гарамжилд генерал цололгож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар нь дохон томилсон бөгөөд хорих ял эдлүүлэх газрын даргаар ил санжаа сөрөнг ажиллуулахар болов. Ийхүү олон мянган хоригдол зодонд уруудаж байгаа мал шиг хяарч байсан үед энэ хоёр эрхэм дөрөв харшуулснараа их үлсэглэн хохирол багтаагаар дуулах үг таалга нэгдсэн юм. Тэр хоёр хорих ангиудаар сард 2 удаа зочилж асуудлыг газар дээр нь шийддэг байлаа. Нэг удаа баг тушаалын албан хаагч ялтнуудын амьдардаг байрны халаалтын баарыг буудаж байхад гарамжил санжаа сөрөн 2 орж ирээд чи энэ баарыг яагаад өөрөө буудаж байгаа юм? Хоёрдугаарт энэ будга хаанаас авсан юм бэ гэж асуухад албан хаагч би энэ будгийг хувьяасаа илүүчилж авчирсан юм гэж хэлжээ. Дарга нар ихэд урамшин пар будаж байсан албан хаагчийг газар дээр нь хүний төлөө сэтгэлээсээ шудраг ажиллаж байна гэж цаашаагаад хошууж цолоор хөхүүлэн шагнаж байлаа. Майнтын хорих анги бөөсөндөн баригдаад байхад санжаа сөрөн гарамжил 2 бүх хоригдлын хувцсыг бензинээр угаалган хараад сууж байсан гэдэг. Нэг л шүдэн зурвал хорих анги бүхэлдээ дэлбэрэх байлаа. Ийм зөрөгтэй алхам хийсний хүчинд хоригдлууд бөөс хамуунаас салж үлээ. Хурандаа санжаа сөрөн хорихын байранд ороод ирэхэд нэгэн ялтан ээжийнх нь би муу байгаа гэсэн захилгааныг үзүүллээ. Санжаа сөрөн өг дүүгүй үзэг гаргаж ирээд хоригдлыг арагш харуулн дээр нь өргөдлийг нь зохон чөлөө олгожээ.
Хоригдол залуу чөлөөгөр гэртээ очиж ээжигээ харж байгаад бурхны оронд дэлхийгээд эргэн ирсэн юм. Тэрбэрийг хэрвээ надад хурандаа санжил зүрэн этгэж чөлөө олохоогүй бол би орой доол оргох байсан. Тэр итгэлийг хариу болгож дахин шоронд орохгүй гэсэн амандаа хүрч өдгөө наран тул зах дээр тэрэг дөрөөд сүнгүүлж яваа билээ. Гарамжил санжил сүрэн хоёр хоригдлуудын эргэлтийг чөлөөтэй болгож хоолнд нь ихээхэн анхаарч ирсэн юм. Хоолны чанар хамт муу байгаа хориг хангууд дээр гэнтийн шалгалт хийж албан хаагчдтай хариуцлага тооцдог. Эл гарамжил, эл санжил сүрэн хоёр албан хаагчдад та нар хоригдлуудыг хүн талаас нь хар. Хүн ямар хоол идэх ёстой, ямар байранд ажиллаж амьдрах ёстой гэж шийд. Та нар төрийн зэрлэл хүлээсэн ялтныг дахин яллаж болохгүй гэдэг байв. Зарим нэг хорихын даргад нохойж тоож долоохгүй өмхөрсөн адууныг эзээр бантан хүртэл амсахыг санал болгодог байлаа. Хүн хэцүү цаг үед хүлээлт өлсгөлн дунд эрхийн хасуулан яваа хоригдлууд өглөлийн архи болсон шоронгоос амьд гарахад тусалсан гарамжил санжил сүрэн хоёрыг хизээж муулж байгаагүй юм да. Өдгөөж гисэн тэр хоёрыг загалмайсан эцэг хэмээн ярьцгааж засанд ийм хүмүүс төртлөө 100 жил гэцгээдэг байлээ. Хорихын ажилтан гэхээр л эйхогийн гамба домбор давг шиг хоригдол хэралах донтой төржигсэн гаж хүмүүс байдаг юм биш ээ. Нэгж гисэн хоригдлыг наран гаргаж гэрэлгийгээтэй амьдралтай залгуулчих юмсан гэж цаг үргэлж хүний сайн сайхны төлөө зүтгэж явдаг өөдрөг сэтгэлтэй албан хаагчид олон бий. Хорих 409-р ангийн нийгмийн ажилтан дэд хурандаа инх төвшин 419-р ангийн хошууч саран туя 415-р ангийн ахмад оргилма одхон чимэг 403-р ангийн дэд хурандаа гамболд гээд хоригдлуудын хүндлэлийг хүлээж ажилдаа шудрах ханддаг албан хаагчид цөөнгүй бий. Хоригдлууд тураалаар ядарч туйлдаад өөхөж байсан хүн хэцүү цаг үед миний нэр дурдсан хүмүүс шиг ажилтнууд олон байсан дулдаал хууль бусаар нөгөө ертөнц рүү явах байсан ч үе түмэн ялтанг өглөөс булаач нардхурууд авч үлдэж чадсан билээ. Бурхан багш нэгэнтээ хөсөл мөрөөдлөө гээсэн хүний хүн чанар доошилдог гэж тодорхойлсон байдаг. Хорих ял эдлэн гэдэг чинь ийм л хатуу хөтүү байдаг юм шүү дээ. Сайны хажуугаар саар зүйл заавал дагалдаж байдаг. Нэр алдарт дуртай, буруу сэтгэлгээтэй, өөрөөсөө илүү гавьяатай хүн байлгах дургүй, хар бодолтой. Зарим нэгэн явуургүй дарга нар хорих байгууллагын дотоод асуудлыг шинжилж, хүлээсэн ажилдаа амжилт гаргасан гарамжил, санжил сүрэн хоёрт ихэд атархаж, ажлаас нь зайлуулаад зогсохгүй. Шоронд хорих оролдлого хүртэл зохион байгуулсан билээ. Зориг агсны хүнээсийн хэрэгтэд сэжиглэгдэн баригдаж хэлзэр хэлмэгдэн дарчлан зовсон Дамирингийн инх хотыг санжил сүрэн энэ хүн гинт хэрэг үйлдэгэй. Энэ хүн гинт хэрэг үйлдэгвэ. Та нар гинт буруугүй хүнийг хэлмэгдүүлж байна гэж шударгасыг эрхэмлэн өмгөөснийхөө төлөө 1 жил 6 сарын 20 ялаар шийдгүүлж шоронд хоригдож өөрөө хэлмэгдэж байсан түүхтэй. Эрх мэдэлтнүүд санжил сүрэн шоронд хориод баг тав нь ханахгүй амийг нь авч удахаар зэхэж байлаа. Санжил сүрэн мөрдөнд цагдан орохоор очихтаа тусгайлан өөрөө бэлдэж тагнуулын ажилтан 2 залууг гэмт хэрэгтэн мэтэр зүсийг нь хуургаад оруулчихсан байсан гэж бодолдоо. Хурандаа санжил сүрэн сагнуулан ерөнхий газрын дарга байсан учраас энэ бүхний гадарлан би энэ залуустай хизээж хамт хоригдохгүй. Та нарын намайг устгах гэсэн бохир заван үйлдэлийг сайн мэдэж байна. Намайг эмнэлэгт хэвдэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт энэ байна. Гэнж тэмцэл явуулсныхаа хүчинд алуурчдын өрөөнд оролгүй амьд үлдэж чадсан юм. Төөнийг шоронд ороход хоригдол бүхэн өнгөтэй өддөөгөн сарвайж сэтгэл санааг нь өргөх гэж дуу шүлэг хүртэл зориулан бичиж байснаас үзвэл аргагүй л воентай хүнд 2007 он